За энэ тэнд хүн амтанд дагуулж явж болцож байв та нар. Юу хаана? Хаашаа. Мөнгө авахгүй. Тий. Эсвэл хүн дагаж. Үгүй. Гад болцож байна. Би X-тэйгээ. Би бас X-тэйгээ хоёр талаас голдоо уулзаж байсан. Тий X-тэйгээ болвол явж тэрээс болцож би X-гүй. Би гадаадад болцож үзье. Яа. Тэр үнэхээр болцоо их гэж гадагшаа авч ирсэн үг хийсэн юм шүү. Гэтэ гоё юу? Тэгж явах. Хостоо гадаад. Гоё шүү дээ. Гоё. Үнэхээр гоё. Би бүр амар гоё явсан. яг үнэхээр хайртай хүнтэйгээ бол үнэхээр л гоё юм. Төрөө жил нөгөө нэг Баяргийн хором дээр Вьетнам. Тэгэхэд бас айгүй. Тэнд бүр амар гоё байсан. Яг нэг гоё цуслан. Гадаад хоромд явах гоё юу? Гоё юм л. Яг нэг цусланд байж байгаа юм шиг. Resort бөөндөгөөс. Тэр үнээр гоё юм. Яаж яхад одоо яг өвөл болохоор. Гэхдээ бидний ер нь нэг юм урсгал гарчлаа тий. Явдаг уу? Таиланд, Бангкок, халуун орн за тэгээ зарим Европ гэд хятад ч өөрөө бас айгүй гоё аяллаа. Хайнаа майнаа гэл тий. Гоё болсон шүү дээ. Тэгээд манай хамтран ажиллаж iTrip байгаа. iTrip-ээс маш гоё аялал гаргасан. Нэг нь болохоор Tomorrowland-ийн Шанхай нам байна. Шанхайд хугацааг нь аппликейшн руу ороод бүгдээ харцсан. Ямар ч хэсэг өвөл байх. Тэгэхээр Tomorrowland ч одоо маш олон би бол нэлээд олон жилийн 10 жилийн өмнө баг үзчихсэн. Тэр чинь уус улсаар авчиж чи үзсэн юм. Шавгүйгүй. Тийм юм. Зөнтэй үзсэн. Би чи 10 жилийн өмнө үзчихсэн. Шанхай явж үзээгүй тэгингээ бас Tomorrowland үзэнгээ үзээгүй улсаа үзчихвэл гоё л юм. Тэгэхээр та бүхэн iTrip аппликейшнээ татаа дотор нь танд одоо өөр санал болох хөтөлбөргүй чөлөө таялал гэдээ маш олон аялал байгаа. Тэгэхээр өвлөлийн аяллаа төлөвлөж явах юм бол одоо тикет авах цаг байхгүй тий. Он гараад аялах жаа бол та бүхэн яг одоо тикетээ аваарай. Хамгийн хямдхан дээрээ байгаа. Тэгээд Азийн орнууд бол мэдээж гоё. Одоо түрүү ярьсан Фукок, Таиланд, Бангкок гэл тий. Маш олон газрууд зөндөө байгаа. Тэгэхээр тикет хямдхан байгаа дээр авах бол аялах хамгийн ихний одоо ер нь бол тулах юм бол угсаа тикет олдохгүй. Нэгдүгээр олдохгүй хоёр дахь маш үнэтэй байдаг. 12 сар 1 сар мард бол тэгэл бүр тикет. Одоо манай тикетүүд бас дуусчих. Тэгэхээр нэг ийм одоо бүгдээ ийм урсгал гараад үзсэн дээр ч хийчтэй зүгээр бүгдээрээ өвөл аялдаг болъё гэдэг л уриалж байгаа хөөхгүй. Тэгэхээр өвөлдөө бүгдээ ямар их хутаатай байдаг лээ. За тэгээд нэг сар чинь бас нэг жоохон амралтын сар болчихлоо шүү дээ. Наадам шиг. Тэгэхээр энэ нэг сарын амралтыг бүгдээ iTrip руу ороод бүгдээ үзээрээ вебер ч орсон болно, аппликейшнаараа орсон ч болно, бүгдээ аппликейшнаа татаж ороод дотор нь ямар аялал байна гэдгийг харж агаад бүр анх удаа явж байгаа хүмүүс ахын бол би бол яг хав хөтөлбөртэй аяллыг санал болгож байна. За бүр яг найзууд нөхдөөрөө гоё явъя. Гоё юм яваач бишээ. Нэгэн туршлагатай ч юм уу байх юм бол. Мань наалаа чинь тайлбарлах уу? Ер нь бол анх удаа явж байгаа хөтөлбөртэй аялал зүгээр. Найз нөхдөөрөө явж байгаа чөлөөтэй аялал зүгээр. Тэг өөрөө бүх юм мэдж бол тийзээ авсан ч болно. Тэгэхээр тэрэндээ тохируулаад бүгдээ явцгаарай. За тэгээ өнөөдрийн онцолж байгаа аялал бол яхаа харахгүй. Шанхайгийн Tomorrowland байгаа юм биш үү. Тэгээ бүгдээрээ iTrip-ийн аппликейшн руу орж үзсгээрэй. iTrip-ийнда баярлаа. Вилагаа захиалж болох юм байна iTrip-с бүгдээрээ. Онгоцныхоо тикетээс гадна бүгдээ одоо нөгөө вила би дээр хайсан байхгүй юу? Airbnb-гээр. Тэг ингээд хаана яг гоё бидийг мэдэхгүй шүү дээ би. Тэгэхээр YouTube дэх шаардлагатай болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэн iTrip руу ороод ямар гоё вилла монголоор тэр чин тайлбар мэлбэртэй байгаа шүү дээ. Тэгэхээр мөн монголоор байгаа. Тэгэхээр та бүхэн виллагаа очоод захиалаарай. Фукокт одоо виллад байд юм уу? Бангкокт, Таиландта, Паттаяда вилладаа байд юм уу? Та бүхэн виллагаа бас захиалах боломжтой байгаа шүү. iTrip-ээр орж.